Жил ирэх бүр эрх бүхий албан тушаалтны шалган шийдвэрлэх зөрчлийн талаарх гомдол мэдээлэл өссөн байна. Улсын хэмжээнд 2023 онд 3.1 сая зөрчил бүртгэгдэж байсан нь өмнөх жилээс 18%-аар, 2024 онд 3.3 сая зөрчил бүртгэгдсэн нь өмнөх жилээс 4.4%-аар, 2025 онд 4.8 сая зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оноос 45.3%-аар тус өсжээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, захин засаглал, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагааг ил тод шуурхай, үр ашигтай болгох зорилтын хүрээнд зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, шийдвэрлэлтийн мэдээллийг нийгмөр ил тод нэгдмэл их сурвалжид төвлөрүүлэх, зөрчил, шалган шийдвэрлэх болон хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, харилцан мэдээлэл солилцоог сайжруулах зорилгоор зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүллээ. Монгол Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны 2019 оны тогтоолын дагуу зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой мэдээллийг нэгтгэх нэгдсэн сан байгуулахаар шийдвэрлэж, уг ажлыг хууль зүйн дотоод хэргийн яам, улсын ерхий прокурорын газрын захиалгаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр IT Zone компани 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 2025 оны 7-р сарын 9-ний өдөр батлагдсан зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөрчил шалган шийдвэрлэх болон хяналт тавих байгууллагууд нэгдсэн сантай байх эрх зүйн зохицуултыг тодорхой тусгаснаар зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг улсын хэмжээнд нэвтрүүлэх эрх зүйн үндэслэл бий болсон байна. Улсын ерхий прокурорын газрыг болон хууль зүйн дотоод хэргийн яамны захиалгаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлтийн ажил одоо тасралтгүй хийгдсээр өнөөдөр ингээд улсын хэрэглээнд албан ёсоор нэвтрүүлж байгаагаа зарлаад нээлтийн хил ажиллагааг явуулж байгаамаа. За зөрчлийн бүртгэл мэдээллийн сангийн хувьд бол маш олон талын ач холбогдолтой байгаа. Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан маань төрийн мэдээллийн сангуудтай бас холбогдсон байгаа. Тэгэхээр зөрчлийн тухай хууль зөрчсөн зөрчилд оногдуулсан торог шийтгэлийг биелүүлэх ажиллагааг ил тод шуурхай явуулахын нөхцөл боломж бүрдэж байгаа. Торгууль төлөгдсөн тохиолдолд бол одоо системийн төвшөнд шийдвэр нь бол автоматар ингээд баталгаажаад явна. За хамгийн сүүлд хэлэхэд одоо нэгдсэн систем маань яг зөрчлийн хууль тогтоомжид нийцүүлэн одоо хуулийн процессын дагуу хөгжүүлэлт нь хийгдсэн байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор одоо зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эдийн албаагч нар бол ямар нэгэн алдаа зөрчил гаргахаас бол сэргийлнэ. Үүний цаана яах вэ гэхээр мэдээж хүний эрх хамгаалагдана, хууль тогтоомж одоо улсын хэмжээнд нэм үр хэрэгжих бодит нөхцөл байдал бүрднэ. Холбооны бүгд найрамдах Герман улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд захимжилтыг үр ашигтай ашиглаж байгаа хэд хэдэн жишээг хэлэх боломжтой. Юуны түрүүнд хүний оролцоог багасгаж хэлбэршүүлж өгдөг нь маш чухал ач холбогдолтой юм а. Захимжилтыг зөв ашигласнаар шийдвэр бодиттой гарах, ил тод болох боломжийг бүрдүүлдэг. Иргэдийн зүгээс зөрчлийн торгуулаа төлөх үйл явц нь ил тод нээлттэй болж, эрх бүхий албан тушаалтантай харилцан ойлголцох боломжийг энэхүү бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж байна. Монгол Улсын хэмжээнд 65 чигүүргийн 1102 байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 13,000 орчим албан хаагч жилд 4 сая орчим зөрчлийг шалган шийдвэрлэж байгаа бөгөөд нэгдсэн сан хэрэглээнд нэвтэрснээр эрх бүхий албан хаагчид нь прокурорт биечлэн очихгүйгээр интернет холболттой аль ч газраас зөрчлийн гомдол мэдээллийг захимаар бүртгэж, зөрчлийн хэргийн дугаарыг автоматар авч баримт бичгээ системээс боловсруулах боломжтой болсон байна. За цагдаагийн байгууллаганд улсын хэмжээнд бүртгэж байгаа зөрчлийн 90% шалган шийдвэрлэж байна. За цагдаагийн албан хаагч нарын зөрчил шалган шийдвэрлэхдээ зөрчлийн хэргийн дугаар материал, за прокурорын зөвшөөрлийг прокурор дээр одоо биечлэн очиж авах шаардлагатай байсан бол за зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан үйл ажиллагаанд одоо нэвтэрснээр цаг хугацаа шаардсан эдгээр ажлуудыг одоо бүрэн захимж болсон. За үүний үр дүнд эрх бүхий албан хаагчдын зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа цаг хугацаа орон зай үл хамааран илүү хурдан хэлбэршиж, за төвд тавих шатны дараа нарын хяналт сайжирч, за урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой төлөвлөх нөхцөл бүрдэж байна гэж үзэж байгаа. За нөгөө талаар хүний эрхийн хамгаалах, за төрийн үйлчлэгийг ил тод байдлыг нэмэгдүүлэх, за хууль дээдлэх эрх хангагдан биелэгдэж байна. Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас зөрчилтэй холбоотой бүхий л статистик мэдээллүүдийг харах боломжтой. Зөрчлийн гомдол мэдээллийн тоо, хэргийн оролцогчид, шийдвэрлэлт, прокурорын хяналт, зөрчлийг шийдвэрлсэн шүүхийн шийдвэр болон шийтгэлийн биелэлтийн талаарх мэдээлэл нэг санд нэгдсэн байдлаар төвлөрсөн. За прокурорын байгууллагын зөрчлийн статистикийн үйл ажиллагааг эрхэлж түүний нэгдмэл байдлыг хангах чигүүргийг хэрэгжүүлэн ажилладаг. За энэ чигүүргийнхаа хүрээнд
нийт Монгол улсын хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн статистик тоо мэдээг сар уйлрал жилээр нэгтгэн гаргадаг. За энэхүү статистикийн судалгаа гаргах ажиллагаа маань өмнө нь дундын нэгдсэн санхүү байсантай холбоотой. За зарим төрлийн судалгааг тухайн байгууллагуудаас цаасаар гаргуулan авах, за тоон үзүүлэлтүүд зарим тохиолдолд зөрөх гэх мэтчлэн хүндрэлүүд бол тулгардаг байсан. За одоо мэдээллийн нэг их сурвалжтай бассантай холбоотойгоор за дээрх одоо прокурорын байгууллагад учирдаг хүндрэлүүд арилгахын зэрэгцээ, за эрх бүхий байгууллага албан тушаалтан өвд хэрэгтэй мэдээллийг за шууд нэгдсэн сангаас гаргаа авах боломжтой болсон байгаа. Нэгдсэн систем 26 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхэлж хэрэглэн дэвтэрсэн. За үүнээс хойш 1-р сарын 26-ны өдрийг хүртэл нийт 424,560 зөрчил бол бүртгэгдсэн нь бол харагдаж байна. За шийдвэрлэлийн байдлаар нь авч үзэх юм бол зөрчлийн хэрэгт 1984, за хялбаршуулсан журмаар 6,000 гэх мэтчлэнгээр за шийдвэрлэлтийнхаа хэлбэрүүд бас энэ дээр бол харагдаж байгаа. Тэгэхээр өмнө нь зөрчлийн хэрэг шийтгэл оногдуулсан болон хялбаршуулсан журмаар эрхгүй албан тушаалтан шийтгэл оногдуулж байгаа тохиолдолд прокурорын байгууллагад бичлэн авч бол бүртгүүлдэг байсан. За тэгэхээр дундын сантай болсон учраас эрхгүй албан тушаалтнууд эдгээр одоо зөрчлийн мэдээллүүдийг өөрсдөө нэгдсэн санд бол бүртгэж байгаа гэсэн үг. Тэгэхээр үүний цаана мэдээж прокурорын байгууллагад ирэх за өөрөөр хэлбэл энд байгаа 7000 орчим тохиолдол бол одоо байхгүй болсон гэсэн үг ээ. За одоо зохилон үйлчлэгдсэн зөрчлийн мэдээллүүд бол энд харагдаж байна. За хамгийн их үйлчлэгдсэн бол замын үлгүүний аюулгүй байдлын тухай хууль зөрчих буюу бидний хамгийн сайн мэдэх одоо камераар шийтгэл оногдуулж байгаа эдгээр одоо зөрчлүүд бол бүртгэгдсэн байна. За үүний дараагаар олон нийтийн газар зүү бусаар бие авч явах гэх мэтчлэнгээр нийт одоо энэ нэгдсэн санд бүртгэгдсэн зөрчлүүдээс зохилон үйлдвэрч байгаа зөрчлийг бол энд бол статистик байдлаар бол за бодит цагийн хоцрогдолгүйгээр бол харуулж байгаа. За мөн холбогдогчийн тухайд гэх юм бол хүн хууль этгээд шийтгэл оногдуулсан гэх мэтээр төрлүүдэд харуулж байна. За холбогдогчийн насны ангиллаар, за хүүсийн байдлаар гэх мэтчлэнгээр тав үзүүлэлтүүдийг бол харах бол боломжтой байна. За мөн зөрчлийн улмаас одоо учирсан хохирлын мөнгөн дүм, за оногдуулсан торгох шийтгэл, түүний биелэлтийн талаарх одоо тоо үзүүлэлтүүдийг бол мөн энэ хүү байдлаар бол харуулж байна. За мөн эдгээр одоо тоо үзүүлэлтүүдийг за улсын хэмжээнд болон за эрх бүхий байгууллагын хэмжээнд гих мэтчлэнгээр бол одоо ингэж сонголтыг хийж эрх бүхий албан тушаалтнууд бол судалгааг бол өөрсдөө гаргаж авч ашиглах бол боломжтой байгаа. За Аранхай аймагт 2780 гих мэтчлэнгээр газар нутгийн хэмжээнд бол хэдэн зөрчил бүртгэж байгааг бол эндээс мөн харах бол боломжтой байна. За дээрх судалгааг нийт эрх бүхий албан тушаалтан байгууллагууд бодит цагийн хоцрогдолгүйгээр за өөрийн хөстөхийн үйл ажиллагаанд бол хэрэглэх бүрэн боломжтой байгаа. Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг хэрэглээнд нэвтрүүлснээр улсын хэмжээнд статистик мэдээ тайлан нэг их сурвалжаас бодиттой үнэн зөв гарч холбогдох байгууллагуудын мэдээлэл солилцоо, ажлын уялдаа холбоо бодитоор сайжрах чухал ач холбогдолтой юм а.